нутгийн буян төслийн маань бас нэг бидний бахархууштай зүйлээр тухайн барьж байгаа төслүүдийнхээ орчин тойрон дээрх анхаардаг. Аймгийн төвдөө бас нэг арай өөр стандартын ийм ногоон байгууламж хий гэж бодоод аймгийн засаг дарга тухайн засаг даргасан бадам сүрэн болон бусад зөвлөлд хүсэлт гаргасны үр дүн тэд нар зөвшөөрөөд ийм ногоон байгууламж барьсан. Ауд бол яг стандартын дагуу мод хоорондын зай, модны стандарт бүгдийг яг барьж тарьсан байна. Мэргэжлийн одоо ландшафт, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөөг нь авч агаад тэгээд Улаанбаатар хотод үржүүлэг хийдэг энэ Сибирийн нарсыг 10 настай нарсыг одоо тухайн үедээ яг 40 ширхэг нас авчиж тарьж исэн. Тэгээд сүүлд нь дахиад өөр газраас шилжүүлэг хийж дахиад тэр өндөр нарсуудыг нэмэлтээр суулгаад нэмэлтээр суулгасан юундээ бордоо хийж өгөөд тэгээд тарьсан байгаа. Уг цэцэрлэгт хүрээлэн цэцэрлэгт талбайны маань онцлог бол доогуур нь инженерийн шугамуд явж байгаа. Дулааны шугам, бохирын шугам бүгд явж байгаа. Гэхдээ бид нар тухайн үед нэрээ болохгүй шилжүүлээд заснаа бид нар өөрсдөө тэгж өгнө гэсэн нөхцөлтөөр бас хийсэн. Аймгийн төвд энэ зэргийн ийм стандарт барихын тулд бас л тийж амархан байгаагүй. Тэгээд огтмол одоо 2021 онд хийж эхэлсэн гэдэг чинь тэрнээс 5 жил тасралтгүй услалт арчилгааг нь одоо манай төслийн зүг өөрсдөө тавьж хийж байгаа. Тэгээд 53 ширхэг нарс мод байна. Нэмээд энэ шар хуайсыг бол бид 200 ширхэг авч тарьсан. Одоогоос нэг одоо дөнгөс овоо нэг ургаж ирж байна. Иргэжлээс бол тайралт явагдаад ийм хашаа маягаар бэлтгэх боломжтой болох ба. Тэгээ бас энэ маань аймаг орны өнгө үзэмжинд ч гэсэн нэмэртэй зөвхөн би дахиад нэг болонд нь байшин барья, дахиад нэг болонд нэг жижиг худалдааны төв тавья гэсэн болох байсан баг л да. Тэгээгүй бид нар бас нэг тухайн орон сууцныхаа иргэдэд ч гэсэн ингээд гарч ирээ сууж байхад хаяа ороод таатай аймгийн төвд ч гэсэн үзэмжин дээр ч гэсэн бас нэмэртэй юм уу л гэж бодож ингэж хийсэн. Нөшөө бас хүүхэд залуучуудад зориулаад бас нэг аймгийн төвд яг ийм 3-ыг үрчгэн 3 сагсан талбай барьж байгуулсан. 15-8 харьцаатай 270 квадрат талбайг ингэж яг стандартын дагуу хийгээд тэгээ ингээд сагсан талбай гэсэн. Энэ бол ингээд байнгын нээлттэй. Заавал одоо энэ хотгонх гэсэн юм байхгүй хүүхдүүд хинч вэс ирээд дуртай үедээ ингээд тоглож явах боломжтой юм нээлттэй. Одооныхаа нөгөө апл гэдэг тэр шиг одоо нээлттэйгээ залуучуудад хийж өгсөн. Ер нь бол ингээд энэ хүүхдүүд өөрөнд тоглоод тэр сүйдрүүчэнд хүмүүс суугаад ингээд ороо мороо өглөө их цайхан байхад харахад их гоё гэдэг чинь. Бид ч ороод тогтоохоос гадна гадаа гараад тогтоох орчныг бүрдүүлж төсөл одоо бидний бүтээн байгуулалт хийж байгаа утга учир явах байх. Ороо ихэд зогсоол нь хангалттай. Тийм үстэй гадаа зогсоолтой тавиад гэртээ ороод гэр амьдрах орчин бас таатай. Тийм байх л хүний одоо маар өсвөрийг сонгосны утга учир нь тэндээ л байгаа.